За энэ түрүүн бичиж ярьсан дээ. Long ago, before of sportsmanship. нэг шууд явж байгаа юу? За жил бүр бид тухайн жилийнхэн одоо юу хийснэ, тэгээ юу бүтээснэ дүгнэж ингэж ярилцаж видеого төгсгөлд нь ингэж хийж үлдээдэг. Тэгээд энэний ач холбогдол нь гэх юм бол дараагийн уууд маань үзэж суралцах, өөрсдийн үнцнээ мэдрэх те тухайн тэмцээн дээр болж исэн процессуудыг ингэж үлдээх зорилготой юм видеого хийж үлдээдэг байгаа. За тэгэхээр энэ жилийн үед бид бэлтгэл ажлууд маань бүтэн жилийн хугацаанд үргэлжилсэн. Яг бүжиг дэглэлтүүд болохоор 7 сард хийгдэж эхэлсэн. Чингис хаан гэдэг бүжгийн тухай 7 сард бүжгийнхаа дэглэлтэнд ороод тэгээд яг энэний тухай өмнөх контентууд дээр ч гэсэн ярьж байсан. Яагаад Чингис хаан гэдэг одоо энэ сэдвийг сонгосон бэ гэдэг талаар ярьж байсан. Энэ удаа ч гэсэн бид нар нэлээ энэ Чингис хаан гэдэг сэдвийг сонгох нь бидний хувьд айгүй нэр төрийн хэрэгтэй. Одоо дутуу хийж болохгүй, ингээд дутуу таниулж болохгүй, нэг жимийг алдаж болохгүй юм амар маш хариуцлагатай ийм сэдв байсан. Миний хувьд бол мэдээж жоохон айдастай одоо хүндэтгэлтэй хандж байсан. Харин Оюнбат багшийн хувьд болохоор Чингис хаан гэдэг сэдвийг биднээс өөр хэн хийх юм бэ гэдэг үгийг хэлэнгүүт ингээ хурцлагдж байгаа юм л та нэрэж тийм юм уу да гэх тээ. Тэгээд үг түүхээ эргээд ингээ судлахаар бид судлангууд маш олон зүйлийг анзаарахгүйгээр ингэж орхигдуулж исэн үед байдгийн байлээ. Тэгээд энэ тэр цагаас ахуулаад маш олон зүйлийг таньж мэдсэн ийм цаг хугацаанууд яг өндөө өнгөрлөө. Эндээ ч үнэндээ маш их талархаж байгаа. За тэрний дараа улсын аврах шалгаруулах тэмцээн болоод бид нар анх удаа стандарт бүжгээ одоо формашн бүжгээрээ улсын авраг болоод одоо дэлхийн аврагт явах эрхээ аваад бидний төлөвлөөгүй байсан 2 дахь тэмцээндээ оролцохоор болж байгаа. Гэхдээ энэ шийдвэрийг дандаа хамтдаа бид нар багаараа ярилцаад за оролцоно гэжэл биднэрт дахиж 2 дахин илүү цаг зав гаргах, 2 дахин илүү санхүү гаргах. Ер нь бүх юм нь хоёроор үржигдэх учраас багаараа ярилцж шийдээд тэгээд стандартынхаа одоо хамтлаг бүжгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцохоор болсон. Яагаад стандарт бүжгээс эхлээд яриад байна вэ гэхээр стандарт бүжгийн эхэнд нь олсон болохоор ярьж байгаа шүү. Анх бүжгийн Чингис хаан гэдэг сэдвийг сонгоход бас нэлээд юм хүндэтгэлтэй хандаж, эмээх айх тий нэг ч зүйлийг алдахгүйгээр маш одоо нягт хийх ёстой гэдгээ ингээ ухамсарлсан, жоохон айдастай байсан маань бүр тэмцээн дуусны дараа хүртэл тийм байсан. Хэр болсон бол тий үзэгч түмэнд маань хэр таалагдсан бол бид нар хийж чадсан болов гэдэг айлт эмээлт байсан. Тэгээд сүүлд тэмцээн дуусны дараа арт түмнээс маань ирж байгаа одоо комментууд те сэтгэгдлүүд бол үнэхээр шууд үзэнгүүтээ тэр хариу бичсэн ийм маш гоё үгнүүдийг аваад маш их урам зориг авсан. Тэрнээс гадна одоо гадны одоо үзэгчд маш олон хурж биднэрт ингээ баяр хүргээд байсан. Тэгээд бүр үнэхээр ингээд шар ус бослоо гэдгээ үйлдэлээрээ хилээд те
үгээрээ бүр ингээд бүр харц марцсан хүртэл бид нараар ингээд бахархсан тийм хүчүүд байсан. Тэгээд энэ болохоор би өөрсдийнхөө Монгол хүний ур чадрыг дэлхийд таниулна гэдэг нь эрхэм зорилготой юм хүрсэн мэдрэмж авсан. Мэдээж одоо бүжгийн спортын шүүгчдээр дүгнүүлж байгаа. Тэрнээс гадна дэлхийн бүх үзэгчдэд Монголынхаа арт түмнийг одоо түнээрээ дүнгээ тавилсан сайн дүн авсан гэж би харж байгаа. Тэгээд эндээс маш их баяртай байгаа. Бараг тэр сэтгэлдлүүдийг одоо бүжгээ үзэхээс илүү тэр сэтгэлдлүүдийн ингээд үзээд ингээд миний өөрийн эсрэгээр шар ус осоод нүдэнд ингээд нүдэн сороод байсан. За бүжгийн дэглэлтүүд маань бол 7 сар тавигдсан тий. Тэгээ энэ бүжгийн дэглэлтэнд одоо хамтлагийн бүх нэг ч хүн тойргийн гадна үлдэхгүй бүгдээрээ оролцож бүжгээ тавьдаг. Энэ Чингис хаан гэдэг бүжгийг хэн илүү гаргаж чадхаг бол монголчууд л гаргаж чадна шүү дээ. Нидерланд улсын Тон Гретен багш маань бас яг хувь хүнийхэн мөн чанар нь маш гоё хүн. Тэгээ манай өөх төхөг судлаад бүр ямар агуу түүхтэй арт түмэн юм бэ та нар гэдэг ингээд өнөө бүжиг тавьж явах явцдаа судалж явах явцдаа тэр хүн бүр ингээд огшоод бидний одоо ингээд мэдлэг хүндлэх ёсоос ахуулаад ингээд бүгдийг дагаж дуурайгаад тэр уухаан төрлөг мөрдлөгийг өргөх төр бол манай Тон Гретен багш бас зөндөө суралцсан. Би танаас маш олон зүйл сурлаа. Танаа түүхийг судлах явцдаа би одоо энэ байгалийн мөн чанарыг тий энэ ертөнцийн мөн чанарыг илүү их танилаа гэд ийм гоо сэтгэлдлүүд хэлжсэн. Тэр нь бол үнэхээр нэг юм өөрийнхөө одоо ийм мундаг түүх соёлтой арт түмэн юм да тий Монгол хүн болж төрснөөрөө жинхэнэ ингээ бахархах тэм цаг хугацаанд өнгөрсөн. Тэгээ мэдээж уралдаан тэмцээн юм чинь бид нэр оргилын өрхийг л бодож байгаа. Гэхдээ уралдаан тэмцээн гэдгийн өөрийнх нь мөн чанар нь өрсөлдөх биш. Одоо манай Монгол бүхийн цол дуудахад урам ихийг уралдуулж хүчийг үзье гэдэг энэ үг ямар гайхалтай үг байсан юм бэ те. Тэгэхээр энэ дэлхийн өнцөг болон бүрт байгаа хүмүүс нэг доор цуглараад те ингээд тэр чинь нэг нэгнтэйгээ танилцаад одоо Монголоос өөр ийм орон энд байдаг шүү дээ те ийм ингэдэг шүү дээ энэ залуучуудын ур чадрууд ийм шүү дээ гэж нэг нэгнтэйгээ танилцах те ийм нэгдэлтэй байх энэ үйл явцыг ингэж угаасаа тунхаглаж байгаа энэ одоо үйл явц бол тэмцээн уралдаан юм байна. Тэгэхээр энийгээч энэ жил илүү ойлгож хүүхдүүдтэй ойлгууллаа. Тэгээ хүүхдүүдийн маань энийг мэдэнгүүт тэр хүүхдүүдийн хандлага, нүдний харц хүртэл тэнд өрсөлдөх гэж биш те. Тэд нар чинь бид нартай ижлэхэн сонирхолтой ийм хүмүүс энэ дэлхий дээр байна гэдэг чинь өөрөө талархмаар зүйл байгаа байхгүй те. Тэгээ өөрөө өөрсдийнхөө сонирхож байгаа энэ спортоор дамжуулаад бид нар одоо орон орноос сурталчлах энэ усаа тэгээ тэнд авчирж байгаа нэг ийм процесс байгаа байхгүй. За тэгээд бүжгийг тэгдэж тавихад маш олон зүйлийг бид нар түүхээ ингэж хазаалахгүйгээр яаж бүжгийн спорттойгоо хольж ийшээ гарах уу гэдгээс ахуулаад бүх зүйл амар юм хараа хяналтан доор те өөртөөрөө чөлөөтэй ингэж сэтгэх гэж чадахгүй тийм байдалд хүрсэн. Тэгээд буцаад тэр манай мөнгөн дэвсгэрт дээр байдаг юм өхөр тэргэн дээр гэрээ ачаа явж байгаа энэ хэсэг. Энийг судангууд монголчууд ер нь аян дайнд явахдаа төрөө давхар авч явдаг байсан. Монгол төр нүгээд явж яадаг байсан гэдэг ийм түүхийг бид нар олж мэдсэн. Тэгээд тэргээрээ цөмөрөө бид нар Монгол улсаа тэгээд энд ирлээ шүү гэдэг одоо санаа тэр өхөр тэргэн дээр мортойгоо одоо гэрээ дагуулад ирж байгаа. За тэгээд мэдээж Тэмүүжин хүн маань одоо Монгол эхийн хэвлэгээс төрсэн байгаа. Тэр охтууд тэр Тэмүүжин үргэжэнд чинь Монгол эхийн хэвлэгээс Тэмүүжин хүү төрлөө. Тойроод ирчүүд маань ингэж иргэддэг нь энэ эрчим энерги ингэ шингэсэн ийм газар энэ Монгол гэр дотроос Тэмүүжин хүү төрлөө гэсэн сэдв байсан. Дараагийнх нь дээд тэнгэрээс заяат гэж түүхэн нэгэлдэг ганцхан улс Монгол. Гайхамшигтай байгаа сте тий. Тэгэнгүүт тэр чин бүрт чон гоо марл гэд эхэлдэг штэ. Тэрийг би Чингис хаан чин тэр бүрт чон гоо марл гэд тий дээд тэнгэрээс заяатаа гэд эхэлдэг тэрний үр удам шүү дээ гэдгийг өгүүлсэн ийм процессуд болсон. Тэгээд мэдээж Чингис хаан маань дэлхийг байлдан дагуулна гэдэг нь ер нь одоо түрэмгийлэгч гэдгээрээ биш тий. Энэ байгаль дэлхийг хайрлаараа энэ дэлхий дээр хичнээн хүмүүс амьдардаг. Тэр болгонд эвтэй байх. Чингис хааныг тэр мандан бадарж авах тэр үеийн түүх чинь өстой нэгэн хуулинд ор захирагдаж хинээс ч айж имэхгүйгээр одоо худалдаа 8-гаа хийдэг. Ийм инх тайвныг тунхагласан нэгтгсэн хүн байгаа үстэй тий. Тэрийг ингэж ойлгуулах одоо яаж ойлгуулж болох вэ гэдэг тэр хүртэл бид нар дүнэлтээсэн. Энэ хүн бол түрэмгийлэгч биш. Энэ хүн бол энэ дэлхийг нэгтгсэн хүн байгаа. Тэгээ энэ санааг гаргах гэж бас хичээсэн. Тэгээд
жижигхэн үйлдэл болгон дээр те ингээд одоо жишээлбэл манай латин дээр ч одоо иймэрхүү барих юм байхад бид нар энийг яаж бүхийн дэвэ шиг болох уу тэгээд хальт ном сумаа оруулсан те тэгээд эзэн Чингис хаан гэдэг энэ эрхэм цолыг хүртгэхэд нөлөөлсөн маш олон шадар зөвлөхүүд нь байгаа шүү дээ те 9 өрлөгөнд байгаа найзууд нь байгаа те тэгээд тэр уул ус одоо амьтад одоо ингээд нэг юм зураг байдаг шүү дээ Чингис хаан байдаг Чингис хааны ард чон бууг тэр шонхор шоу гэдэг энэ бүгдийн тийм эрчим тэр холбогдож энерги авч исэн учраас тэр Чингис хаан гэдэг цолонд хүрсэн гэдгийг энэ бүжгийнхаа утга санаагаар харуулах гэж үтсэн. Яг энэ махан бие биш те ер бусын ийм одоо хүч тэнд цогдорж яж гарах гэж. Үнэхээр гайхамшигтай дэглэлт гайхамшигтай одоо сэдв одоо юу гэдгийг айж имэжсэн бол одоо би эргээд амар бахархаж байна. Бүх зүйл дээр үнэхээр бахархаж байна гөр. Эхний даваа бол хамгийн хүнд ч юм уу нэ тээжсэн те маш хариуцлагатай байх гэж тээжсэн даваагаа маш олон хүмүүний сэтгэл аваад ингээд болсон. Тэгээд энэ жилийн дараагийн нэг онцлог бол бид нэр 2 төрөл дэлхийн авах шалгаруулах тэмцээнд орсон. Secret buried in the forests of northern Italy, long ago, before America had its form. The legend of the Stradivarius. Тэгээд анх удаага оролцож байгаа төрөл маань стандарт бүжгийн дэлхийн авах шалгаруулах тэмцээн байсан. Тэгээд энэний дэглэлтийг одоо хил хөгжмийн үүслэр хиймээр байна гэдэг санааг бол би гаргасан. Тэгээд 9 сард бидний дэглэлт эхэлсэн. Тэгээд тэр бүжиг бүтэх процесс бол үнэхээр одоо нэг хизээч тийм гоё бүжиг дэглэлтийн хугацаа одоо хамгийн гоё бүжиг дэглэлтийн хугацаа тэнд байсан. Маш үзэгсэнтэй, маш юм тэр хөгжмийн ритм, цохилт, аялал бүгднийг нь мэдэрсэн юм тавилтыг гүйцэтгэсэн. Маш үзэгсэлэнтэй бүжиг болсон. Тэгээ тэрийг энэ анх удаага дэлхийд гараад өрсөлдөөсөн чинь маш юм чухал жил бид нэр орж ирсэн байсан. Тэр нь ямар жил вэ гэхээр би одоо анх энэ бүжгийн спортын формашн төрөлд хөл тавих цагаасаа ахуулаад тэр Германы 2 багийг ингэж дагаж дуурайж те тэднээс үлгэр авч бүжгүүдэд дэглэдэг байсан энэ 2 эрхэм багш гэж хүмүүс маань энэ жил задгаа тайлах жил байсан байна. Тэрийг бол би мэдээгүй л дээ. Тэгээд тэр талбай дээр өөрийнхөө үзүүлбэрийг тэр хамтдаа гараад үзүүлбэрээ ингэж гаргаж хүчин сариулна гэдэг нь одоо хамгийн одоо миний хувьд бол ингэ зөвхөн миний хувьд бол амар том мөрөөдөл биелүүлж байгаа юм процесс одоо үйл явц байсан. Дараагийнх нь болохоор хоёр дахь нь болохоор 10 жил бэлдсэн шавнар маань энэ жил насанд хүрж одоо 10 жил мөр зэрэгцсэн энэ түүхийг одоо амжилтыг бүтээлсэн ах эгч нартайгаа зэрэгцээр тэр талбай дээр гарч бүжигсэн энэ тэнцээ үжиглсэн. Тэгээ тэрийг харах мэдрэмж бол үнэхээр бүр нөгөө багш хүнээрээ багш гэдэг мэрэгжил яагаад ийм агуу юм бэ? Багш хүнийг яагаад эцэг эгшгээ ингэж хөндлөж явах ёстой бэ гэдгийг бол яг тэндээс бол ойлгосон. Тэгээ багш хүн эргээд тэр шавнырынхаа ингээд зөв хүн болоод тийм ур чадвартай болоод хэлбадар гарч ирэх гэдэг бол энэ бол миний хоёр дахь том бахархал байсан. Тэгээд бүх ингээд тамирчдаа үнэхээр чин сэтгэлээсээ хайртай шүү. Үнэхээр та нартай би дахин дурлаад байсан. Би дурлал гэдэг чинь зөвхөн энэ хайр сэтгэл дээр л байдаг юм болсон чинь дурлал гэдэг ямар гайхамшигтай юм бэ гэдгийг тэндээс мэдсэн. Бүжгэндээ ч дурлаад, шавнартаа ч дурлаад байсан. Listening to your inner voice. Let's begin. Rise into spring.
Тэгээ бидний нэг дараагийн нэг энэ олон жил явсны хувьд ингээд аргаа олсон гэх юм уу бүжиг дэглэлтэндээ ийм амьтай байлгах ямар нэгэн утга санааг илэрхийлэх гэдэг тал дээр бүжийнхаа дэглэлтүүдийг хийхийг маш их хичээдэг. Тэгээд тэр хийл хөгжим гэдэг чинь бол мод гэдэг чинь өөрөө амьд оршихуй. Тэр мод хэдэн жил ургасан модыг сонгоод тэгээд тэн дотроос нь хийл хөгжим бүтэх тэр хэсгийг тайрч аваад хийдэг. Тэгэхээр тэр хийлээс гарч байгаа аялал бол байгалийн аялал. Одоо ер нь модны тэр эрчим энерги тэр модны одоо үндэс гэдэг чинь ямар юуг агуулдаг бол тэрний гарч ирсэн их шиг аялал хүний сэтгэлд хүргэх тэрийг л ойлгох гэж хичээсэн. Тэгээд биглээч маань гэсэн энийг хүлээж аваад бид нар хамтдаа энийг дэглэсэн маш хөөрхөн бүжигүүд. Тэгээд тэрэн дээр ч гэсэн бүх гадны одоо яг хамтдаа нэг талбай дээр хүчээ сорсон багууд маань ирээд бүр үнэхээр нүднээс нь бүр яг чин сэтгэлээсээ бидэрт ингээ баяр хүргээд байсан. Тэгээд Дэлхийн бүжгийн спортын холбооны сошиал дах хуудасууд дээр ч гэсэн энэ одоо ямар гэчийн гайхамшигтай үзүүлэлт вэ? Бурхан тэнгэр минь гэж байгаа юм шиг эможитоо ингээд хэдий бид нар хүрэл медаль авсан ч тэнд бид нар ялагч байсан юм шиг надад юм сэтгэлд төрсөн. Тэгээд бид нар Монгол хүний ур чадвараа өөрсдийнхөө хийж чадах зүйлээрээ ингэж хэлхийд таниулах гэдэг энэ эрхэм зорилготой бас хүрсэн юм шиг тийм мэдрэмжийг авсан. Гэхдээ уралдаан тэмцээн гэдэг чинь алтан мөнгөн медальтаа ер нь бол биш байгаа байхгүй тий. Түрүүн тайлбарсанчлаа. Тэгээ энэ жил бол маш одоо зорилготой хүрсэн тий эрхэм зорилготой хүрсэн ийм сайхан мэдрэмжүүдийг авсан ийм жил байлаа. За эцэст нь хэлэхэд бидний хамгийн чухал миний хэлмээр санагддаг хэлхийг хүсэж байгаа зүйл маань бол биднийг энэ хүртэл ирэхэд хэн хамгийн их төшиг тулгуур болж исэн бэ гэвэл бид бүгдийн гэр бүл хүүхдүүдийн хүсэл мөрөөдөлд одоо хүсэл мөрөөдлийг дэмжсэн тэр эцэг эхчүүд гэр бүлийнхэн та нар бол бидний энд төрсэн цорын ганц гэж хэлж болох юм амин түлхүүрүүд шүү. Тэгээ бүх гэр бүлийнхэнтэй бидний гэр бүлийнхэнтэй чин сэтгэлээсээ бүрнө баярлаа гэдгүүгээ хамгийн дээд төлбөр нь юу би одоо мэдэхгүй байна. Үнэхээр чин сэтгэлээсээ талархлаа. Энэ бол бас та нарын минь гавьяа шагнал юм шүү. Бүгдээрэнд нь хайртай шүү. За тэгээ багшны хувьд тамирчны тангараг өргөн гэдэг чинь хүн болгонд тохиолдоод авах хувь биш. Ер нь дэлхийн аваргын тайзан дээр бүжиглэн гэдэг чинь хүн болгонд тохиолдоод авах хувь тавилан биш шүү дээ. Тэр дотроос тэр олон оролцогч тамирчдыг төлөөлөөд тэнд одоо ёс зүйтэй ингэж хүчээ сорно гэдэг энэ тангарыг унших хүн болгонд тохиолдоод байдаг юм биш. 7 настай орж ирсэн Анжи маань өнөөдөр 17 настай гэдэг пост хийсэн байгаа. Тэр охиноогоо тэнд гараад маш цэвэрхнээр тэр тангараг уншиж байгаа байхгүй юу тий. Тэгээ тэрийг харах мэдрэмж, тэрийг ингэж бүтээх мэдрэмжтэй тэр мөч бол үнэхээр гайхамшигтай. За одоо манай энэ нийт тамирчдын бараг 60% нь 17, 16, 17 настай. Дараагийнхаа үеийг ингэж бэлдсэндээ анх удаа өөрөөрөө ингэж бахархах, өнгөрөх гэх юм уу нэг тийм надад анх удаага яг үндэ төрсөн. Тэгээд дараагийн залгамж халаанууд маань одоо бүжгийн танхимд маань бэлтгэгцээр байгаа. Тэр хүүхдүүдэд ч гэсэн хаана бид нар хаа хүрх юм бэ гэдэг энэ замыг дандаа ахагч нар нь ингэж харуулж явж байгаа тий. Тэр ингэж тасрахгүй үргэлжлэх энэ үйл явц ингээд ирээдүйн зам маань амар гэрэлтэй харагдаад байгаа. Яг тэр талбай дээр гарч байгаа мөчийг хүмүүс одоо ингээд харж байгаа шүү дээ. Тэгэхэд энэ хүртэлх зам нь өөрөө маш үнцэнтэй. Энд хүн одоо хүмүүжиж хүн болж идэг. Маш олон төсвөрт төвчээр давах одоо тийм даваануудаа тий харахад нэг гой бүжиглээд байгаа боловч энд хүрэхэд маш олон зүйлийг давж энд хүрч ирдэг. Тэгээ би бүх тамирчдаараа үнэхээр их бахархсан. Та нар бол төвчээрийн туйлууд Монгол шиг ингээд өглөө 6 цагаас өдшийн 5 цаг хүртэл бэлтгэл хийдэг дэлхийд дээр ямар ч тамирчин байхгүй гэж манай өнөө Нидерландын багш маань хэлж байгаа байхгүй юу. Магадгүй энэ бидний бас энэ өвгдээцэн эрчим энерги одоо ч бидний дотор байгаа юм байна. Тэгж одоо огшиж би чадах юм байна гэдэг тийм ихтгэл орон төрийг авсан хүүхдүүдтэй ч тэгж хэлсэн. Хамгийн их сэтгэлийн хүчээ ашиглаж давдаг хүмүүс бол монголчууд юм. Яг бид анзаардгүй ч гэсэн бидний энэ хөр одоо шавнар тий үнэхээр сэтгэлийнхаа хүчээр энэ олон цагийн бэлтгэлүүдийг тий давж ин хүрсэн. Тэр бүх тамирчдаа бүр үнэхээр харах тусам хайртай дурлаад бүр ингээд эсвэл би хөшрээд байгаа юм гэдэггүй. Ер нь дандаа л тэгээд байгаа.
Тэгээ бүгдээрэнд нэстэн маш их хайртай шүү.